Акане минь сталкертэй олжээ. Нууцаар зургийг авч байгаад Раммад баригддаг. Тэгсэн Рама ядаж хөрхөн охины зураг дараач гэд мэ. Рамагийн хайрын райвлууд нэг нэгээр гарч ирсээр Күнө одоо энэ сталкер. Күнө бас бууж өгөхгүй Рамад тулааны захиа илгээсээр энэ Рама хүлээд судал өнөө сталкер. Дайснаа дийлхийн тулд эхлээд сул талыг мэдэх хэрэгтэй. Та Рамагийн сул талыг мэдмээргүй байна уу? Юу, би тийм яадаг алдсан хүн биш шүү. Дайсантайгаа үнчээр нүр тулхуулна. За тэгвэл би ч явъя да. Тэгэд Рамагийн сул тал нь юу юм бэ гэж авсан. Тэгсэн сталкер сул талыг мэдэхгүй за. Күнө Рамагийн сул талыг мэдүүлэхээр сталкерыг явууллаа. Энэ судалгаандаа гарч Рамагийн эргэн тойрны бүх хүмүүсээс асууна. Юу ч олсонгүй. Өдөржин шөнжин нууцаар дагсан ч бас л юу ч олж чаддгүй. Күнө дуулахаар ирэх үед Рама ихэд энэ ирсэн байдаг. Сталкер аргаа орсондоо баахан могооч авч идсэн ч олсонгүй. Рамад сул тал байхгүй юм гэж юу гэсэн Күнөгийн доожоноос гарч явахдаа булан эргээд л чанга орилж тэр дороо унаад өгчгөн тэрэ. Бүгдлийн болсныг ойлгоогүй ч сул тал бол байгаа л тай. Оройн Рамаг автагаа бэлтгэл хийж идэл Акане сул талыг асуудаг. Хэлчих юм бол ичвтер байдалд орчихно гэж бодоод хэн ч хэлж чаддгүй. Гэтэл хажуугийн өвснөөс нэг муур гарч ирдэг. Рамагийн ганц айдаг зүйл бол муур. Яагаад муурнаас үхтлээ ядг юм бол? Рамаг 10 настай байхдаа аав нь муурны тулааны арга зааж өгөх гэж дүүрэн мууртай өрөөнд оруулаад ирчиж. Ууг нь номны зааврын дагаа хийсэн ч дараагийн хуудсанд нь энэ бүгд ямар ч утгагүй учраас туршихыг хориглоно гэд үтчихсэн байваа гэж. Ингээд Рама муурнаас травматай болжээ. Энэ үеэр их чинь муурт хийжэдэг болчиж данч Рамаг айн гэд гадаа гаргаад тавьчихна. Яг энэ яриаг нь сталкер сонсож Рамагийн сул тал муур гэдэг мэдчиндээ маргааш нь Күнөд хэлж Рамаг бин тамирын заланд үрдэг. Өрх бэлдэж Рамаг тайсны дошоо унгана. Бас мэ. Муурны амттан харсан Рамагийн царайнд бараж гинтл галзуун шиг инээгээд ирхэн тэрэ. Муурнаас айхгүй дүрсгэж Аканыг дагуулад гарах гэхэд хаалганы цаана бар байж иваа гэж. Хит их айснаас олж тэсгэл алдсан Рама гинтл мявлаад муур шиг болчтیں۔ Муурнаас айгайцсан эцтэй толвол айцнаас өөрийгөө хамгаалахын тулд муур олон хувирдаг. Муурны тулааны аргыг ухамсаргүйдээ сурчсан байжээ. Муур болсон Рама дийлдэхгүй аав нь хөршин имэйл түүнийг тайвшруулж чадна гэснээ эмээгийн дүрд орсон ч нэмэр алга. Эцсийн арга хэрглэж муурны ус гаргаар Рама руу шидтэл модноос бууж ирээд Акане рүү өсөрчин. Гэтэл Аканегийн өөр тайвширчдیں۔ Акане ичээд болох гэтэл урал дээр нь үсэ тайчваа. Акане бүр шок. Оройн Рама ухаан орсон ч муур болсон үеийнхээ дурсан жиг огт сандаггүй гиндэ. За энэ нэргээс болж Рама дээр йога, сталкер, Күнө ирж юу ч хөө зодоод хайчин. Рама эмчтэр очих замдаа муур болсон үеийнхээ дурсамжийг хальт сандаг. Эмчтэр эртэл Аканатай тарчин. Хоёулаа таг улаага зөксчнөө. Акане уг нь Рамаг санаж байгаа гэж утсан ч юу ч санахгүй. Бас сансргүй зүйл болсон гэдгийг сонсоод уралж. Хин ч юусе хамаагүй байсан юм уу те гэд мэ. Бас мэ. Гай газар дараас гихчээр усанд орчихсан Рама дээр цагаан муур хүрээдэрнэ. Рамаг дагаж ус руу нортол өнөө шампу ч нэ тийм да. Хэдэн 7 хоногийн өмнө шампу хятадд эмээтэйгээ хараалтай болонд бэлтгэл хийж исэн байна. Удалгүй эмээд ялагдаж Маони Чван гих муур живж өгсөн ус руу унжээ. Ямартай чин тухайгаа ярьж явах үед Акане усанд орох гэж ирээд энэ хоёрыг харчин. Рамач дотроо яаж тайлбарлах аргаа төсөөлж байлаа. Зэрэг гаргаа Акане дээр иртэл Акане. Надад ерөөсө хамаагүй л дээ гэд мэ. Тэгсэн нэсч явсан Рама дээр нэг эмээ ирснэ. Овоо тултын байх шивдээ хүргэн минь гэж авдیں۔ За ямартайч Рама шампугийн араас яваагүй. Шампу ч нөөрөө нүгөөд ирчихсэн байжээ. Гомогийн газар ажиллаж байгаа юм байна. Гэтэл өнөө эмээ чинь шампутай хамт гэрт нь ирсэн. Яг үүндээ шампугийн эмээ Рамаг шампугийн нөхөр болохоор ирсэн байж. Шампуг муур болсон нь Рамагийн буруу гэж баахан зодод хайчин. Рама хариу өшгөлтөл эмээ чинь бас тулааны мастер. Эмээ зогтож Рамаг гүйсэж ирсэн ч эмээ Рамагийн цээж рүү таягаараа зоосноо. Өдөлгөө чи шампуг ихнэрээ олгоё гэж гуйх цагч нь ирнэ гэчгээд яваад өгдөг. Энэ хараамуудыг мүсгэн шампугийн нөхөр олмоор байгаа залуу. Өвгөн шампугийн бага найз мэл та 3 настай байхдаа шампуд өшгөлүүлж ялагдсанаас болоод нөхөр нь олох боломжгүй болжээ хөрхий. Рама Акане байгаа ярина шампутай гэрлэх гээд байгааг нь мэдчихээд шууд л тарьдаг. Цохилт бүр нь мангарч интэй. Рама өртөл хоол шидэгдэж ирхнэ. Гэтэл энэ гарчин ховцсон дотроо янз бүрийн зэвсэг нуудаг. Ямартай ч Рама дурлсан мөс. Би чамайг тулаан дуудж байна. Хэрвээ би ялвал шампуг өгөхгүй шүү. Чиний эмхтэйг аавна гэд Рама зөвшөөрч ирчүүдийн амлалт өгвөө. Харин эмээ үүнийг сонсчоод нэг л зүйл сэдэд байгаа л та. Гэтэл тэр өрөөнд Рама халуусанд орч чадхаа ээжээ. Өнөө таягаараа зоогоод байсан газар нь хамаг биегийн хит мэдрэг болгодог цэгэн дээр нь дарчиж. Удалгүй эмээ гарч ирээд хэрэг буцаад эрэхтэй олмоор байвал шампугийн нөхөр бол гэдیں۔ Рама зөвшөөрөхгүйсэн ч хүмүүстэй хийсэн ирчүүдийн амлалтаа санаж нэг аргас хэдэн тулаандаа иржээ. Тулаан эхэлж хүмүүс дахианы өндгөөр дайрна. Рама болтож өшгөлтөл хүмүүс хувцснаасаа бахан зэвсэг гаргаад ирвэ. Рамаг баригдлаа гэж бодтол гинт лагаар дээр хувирсан дөр үзүүлж эмхтэй болоод гарч ирдэг. Бүгд Рамаг сэтгэж шүү гэж магтана. Гэтэл мөс өөрийг нь доромжлоо гэж уурлан хувцаа тайлж нүцгэн гараараа үзэхэр боллоо. Зэвсэггүй бол Рама мөсийг амархан ялчна гэж утсан ч хөлн богиндоод мөс төшгөлүүлчихнэ. Энэ маягаараа Рама ялагдах нь тодорхой боллоо. Гэтэл эмч Рама яагаад эрэхтэй болохгүй байгаа гэж асууна. Акане эмчид Рама халуун усанд орч чадхаа байсан гэхэд нөхцөл байдлыг шууд ойлгосон эмч Рамагийн нуруунд дээр ганц суруугаараа дараад л халуун усанд орж болгодог болгочихно. Арай.
Акане шууд халуун ус авчирч Рама руу цацах гэсэн эмээ Мүүсгээд бүгд саад болоод чаддгүй. Гэтэл Рама Мүүсийн шилэг автал Мүүс сандарч шутаад бөмбөлөг цацна. Рама энэ боломжийг ашиглаж халуун ус цацуулдаг. Ингэжил арай гэж буцаад ирэхдээ болсон Рама Мүүсийг хормын дотор ялж орхилоо. Гэтэл бороо орж Рама буцаад эмгтэй болчихно. Энд чинь хийсэн зүйл нь нэг л удаа үйлчилдэг гин. Рама эмээгээс яаж өшөө авахаа бодчихтал шампу хүрээд ирнэ. Юу болсон асуувал Рамаг буцаад идгийх галт шууны эмээд байгааг хэлдэг. Рама шууд эмээдэр очиж өнөөх юм нь хүзүүндэн зүйлтэй байгааг олж харна. Даанч яаж явах гэж хичээсэн чаддгүй. Шидүүлэн, зодуулан, нисэн. Бүр хоолны газарт нь хүртэл ажилд орж гиндүүлж авах гэсэн ч бардаггүй. Гэтэл нэг өдөр эмээ Рамад тулааны арга зааж өгдөг. Гал түлж, түлсэн гал руугаа самар шиднэ. Тэгснээ гараа төлөлгүй шидсэн бүх самраа түүж авдаг. Самар түүх галзуу гарны техник гин. Хэрвээ наргыг эзэмшвэл эмээгийн хүзүүндх эмээг амархан авч чадна гэсэн боловч халуун усан шурч чаддгүй Рама галт хөрмөгцөөл ухаалчнаа. Рама сэтгэлээр унаад явж итлаав нь. Зуны баярт явж сэтгэлээ сэргээ гин. Оройн Рама хурдан эрэхтэй олмоор хахад ийм юм хийгээд явчих цаавалга гэснээр л хамгийн их хөвжлөж байна. Тэгээд загс шүрдэг толгоон дээр иртэл толгоомны ах. Нэг удаа 2000 төгрөг хэрвээ бүх алтан засыг барьж чадвал үнэгүй гин. Акане тоглохоор ортол ганцыг ч шүрч чаддгүй. Харин Рама үзэхээр болсон амархан бүх загсыг түүгээд авчина. Тоглоомны ах дахин санал гаргаж энэ дотор байгаа бүх магчин засыг гараар авир. Чадахгүй бол бүх алтан засаа буцааж өгөөрэй гэдэг. Рама саналыг нь хүлээж авахтаа зэрэгцэн самар түүх галзуу гарны техниктэй адилхан гэдгийг ойлгондоо магчин загас хазуулахаас илүү хурдаар шүрч авна. Рама хэдий галаас самар түүж чадаагүй ч уснаас бол магчин загас түүж чаднаа. Ийхүү бүх загсыг түүж загас түүх галзуу гарны техник сурлаа. Рама шууд лимэгийн зүг гүйж иртэл халуун усны дээр завтаа сууж гинэ. Чадвал ирээд аваарэ гэж хэлээд явчихна. Рама өсөж очиод загас түүх галзуу гарны техникийг хийдэг. Эмээ гайхширч яг зүйлтэй алтхын даван дээр Рамагийн нүрлөө саваагаараа хусаад хайчваа. Гэтэл Рама зүйлтийг авцсан байдаг. За ингээд буцаа хийн болох нь гэсэн доторх эмийн чихрээр сэлцсэн байжээ. Эмээгийн хоолны газар энэ 170 хэрэг дээр үйл ажиллагаагаа явуулахар болж илдээ. Тиймээс Рама өдөржин эмээг хайгаастай. Арай гэж олсон ч хормын төдийд хэлэгчдэг. Гэтэл эмээ чи наа тэмцээндээ орооч гин. Энэ тэмцээн нь эцсийн бариар өгөөж явахдаа би бинийхээ тарвсыг хагална. Хэрвээ тарвсаа хамгаалж эцсийн барианд ирч чадвал ялна. Ялсан хүн нь шампугийн үнэлтэйг авах шагналтай. Эмээ үргэлжлүүлж хэрвээ эмээг авмаар байвал наа тулаандаа ороод ял гэдیں۔ Ийхүү Рама оролцохоор боллоо. Гэхдээ эмний төлөө тэмцээн эхэлж Рама хүмүүсийн тарвсыг хагалж идэл эмээ гараад ирнэ. Тарвсыг хагалах гээд үзэлцчихэд хоёр аавд гарч ирснээр Рама руу дайраад эхэлтیں۔ Чамд Акане өсөр итэл шампугийн үнэлтэйг авахыг тэгж хүсэж байгаа мүү гин. Акане зүгээрээ над тамаагүй гэж хэлсэн ч үйлдэл нь бол зүгээргүй байна. Ямар ч тач Акане бариа руу ороход шампу толтоор гарч ирдэг. Гэтэл Рама тарвсыг хагалж өгтөд юм байж бити аюултай зүсгээр тоглоод бай гин. Мэжихт наавд нь Рамагаас асуугаастай. Чи тэгээд хинийн сонгох юм те? Яг од уруул дээр нүнс гэдیں۔ Рама Аканер ойртол Акане. Яаж хүмүүсийн үн болтیں۔ Рама болохгүй. Гэтэл аавынхын тарвсыг хаалах гэж ирсэн байдаг нас. Акане ичиж Рамаг шидчихнэ. Харин Рама бариан дээр бараг л иржээ. Гэтэл эмээ гарч ирж хэрвээ барианд хүрмээр байвал шампугийн нөхөр болгоно. Рама миний хүсэж байгаа зүйл бол юм гэд тулаан хэллээ. Рама эмээгийн тарвс руу дайртал эмээ болчихно. Эргэж хараа зоосон ч хинхэнийхээ тарвсыг хагалцдаг. Гэтэл тэмцээн дуусчаад ахтал манай хоёр толцсоор л байна. Харин эмээ нэг л сонирн байна. Рама энэ боломжийг ашиглаж би алвал та надад эмийг өг. Гэтэл эмээ араа галах шив. Харин би алвал чи шампугийн нөхөр болохоо амал гэдэг. Рама зөвшөөрөх тэр агшинд эмээ шууд л Рамаг эргүүлээ тунгачнаа. Сонирн байгаад байсан зүгээр л жүжиг байжээ. Акане бүүр Инхүү эмээ Рамаг тойронгуйж далаа руу шидчихнэ. Далай доор шураг үүсгэж ёстой жинхэнэ хүчээ харуулж байна. Харин Рама бууж өгөлгүй тайгийн хугалж эмээг шидэж hayдаг. Гэтэл эмээ бүр усан дээр зогсож идیں۔ Аканегийн аав нь жинхэнэ тулааны мастер болсон хүн л усан дээрх жижигхэн мөчөр дээр ч зогсож чадна гэсэн зүгээр магчин загс дээр зогсож идэг нас. Бас болоогүй. Тэнтэл гарнасаа Камехамеха гаргаж Рама руу бодно. Аканегийн санаа зовч Рамагийн араас өсөрч хардаг. Гэтэл Акане чинь сэлж чаддгүй шүү дээ. Нэмэр болох гэсэн биш хамтдаа эмээгийн Камехамеха төртвөө. Энэ үед Рамад нэг санаа төрж шампугаас чи ивэл ялч чадна. Чи л яахгүй болохгүй гэдیں۔ Акане уралж би чамд гай болно гэж бодоод байгаа мó гэсэн мэдээж дээ гэд мэ. Рама шампуг муур олгож муурны тулааны аргаа ашиглах байжээ. Тэгсэн байхгүй. Зүгээр яагаадгүй гэдэг нас. За ямартач арай гэж муур дүрдээ орлоо. Шууд л эмээрүүд дарч Камехамехагийн зүгээр самардаад хайчин. Магчин загсын шанаадаж юу ч хөө олгоод хайчваа. Энэ үед Акане ирж Рамаг өөр дээрээ тайвшрууллаа. Санживэл ингэж чадах нь ганцхан Акане. Харин эмээ гарч ирээд Рамаг үнэлж гайхалтай тулсных нь хариуд өнөө эмийг өгдөг. Күнэ бүр Рама Акане хоёрыг зүудлээстэй. Хэнийг нь сонгох вэ гэсэн сэржидэг үсттэй. Тэгснэ гинтл улаан сарнаа урьж Аканегийн өмнө ирээд Акане өглөөний хариултаа өгөхөр ирлээ гэдیں۔ Тэгснэ Акане царнаагаа өгчхөд би шийдлээ гин. Энэ хооронд Рама автагаа тулдаж байгаа тус руу унжнаа. Күнө Рамаг харснаа сарнаагаа хоёр угааж чадахгүй нэ. Аль нэгийг сонгож гэж авсан. Бүр дураараа дараа 7 хоногт гэртээ урьснаа. Аль дөрүүлж ирсэн Күнөгийн найз зөвхөн болох юм гин.
Эмээгийн хоолны газарт нэгэн санал иржээ. Хүргэх айлт хоолоогоо чигэрн хамгийн түрүүнд хүргэлт хийж чадсан нь ялна. Хэрвээ ялвал 1 жилийн турш худалдааны захын захирал болно гин. Эмээгийн хоолны газараас шампу, харин нөгөө талаас Аканыг оруулахаар гэрт нь иржээ. Гэтэл Аканы Рамаг бас ор гэдэг. Даанч эмэгтэй хүн л орж олно гэсэн Рама руу ус цацад Рама орохоор боллоо. Харин хариуд нь 1 жил гомон үнэгүй идэхээр авахаар олжээ. Тэмцээний өдөр ирлээ. Хүргэх айлаа сонготол нөгөөх нь явж Куногийн гэр өдөг нас. Куно бүр хин миний ингэр төрүүлж ирэх бол гэсэн хүлээж иваа. Шампу тэмцээний үеэр Рамад хэрвээ би алуулчин настай болцоонд яв гин. Рама өөрийгөө ялна гэдэгт итгэлтэй байсан болохоор шууд зөвшөөрлөө. Харин шампу хоолыг нь унгах гэж янз бүрээр л үзэж гин. Тэгсэн цогтой усны бошиг хаглаад Рама шидэж чинь хоол нь ч ус. Рама хоолныхаа араас гүйж арай гэж урж аваад Куногийн гэрийн дээврээс орж ирэхдээ зэрэгцэн Аканы шампу хоёр бас иржээ. Тэгсэн Куно та хоёр надад ингэтлээ их хайртай өгч гэжтэй гэд мэ. Бүгд зэрэг ирсэн болохоор Куногийн аманд хамгийн түрүүлж идүүлсэн нь ялахаар алваа. Манай гурав идүүлэх гэж бөө юм болно. Тэгсэн Куно өөрийн доожоор угаа оруулчихна. Тэгээд энд гурлаа эвтэй нартай амьдрна гэд мэ. Энэ завшааныг ашиглаж шампу Аканыгийн хоолыг нь шидчихнэ. Уг нь Аканы барьж авсан ч гол загсан байдаггүй. Шампу барьж аваад Рамад идүүлснээр Аканы тэмцээн сасагдаж Рама шампу хоёр үлдлээ. Аканы уралж шампуг муур болохоор ус цацна. Гэтэл Рама шампуг муур болохгүй гэсэндээ тэрвэрэд усны цоргын бүгэлдэг. Даанч өнөөх нь хагарчна. Рама муур шампугаас аж цогтж явсаар халуун ус руу ордог. Гэтэл Куно хүрээд ирнэ. Үстэй болохоор шууд Рама руу дартал мэ. Куно сэмпай. Рама арай гэж Куног барьж аваад гомон гойдултал хазааг болохоор тооцсонгүй. Гэтэл Куно амтгүйгээс нь болоод ухаан алчиж. Унахтаа усны төвшлөр дараад Рама усанд цохиулж дээш нисчвэ. Азар ус руу унж буцаад эмхтэй олчихно. Куно ус унж ирээд аимшиг усан гомог нь амтрхан идэж хүргэлтийн тэмцээнд Рама яллаа. Хида улсын хамгийн өндөр ууланд муу ёрын сүнс хизээ нэг өдөр ертөнцид мэдлэх өдрөө хүлээн. Энэ үеэр Тендо дожигийн бурхны ширээ хагарсан байлаа. Панда аав нь арай чөтгөр амьлж байгаа юм биш үсттэй гэж тоглоом хийхдээ тэд аимшигын зүйл ирнэ гэдгийг мэдээгүй байсан юм. Нэг өдөр Аканыг сургуулиас харж огтон жижигхэн өвгөн гарч ирдэг. Аканыг таньдаг бололтой. Аавынхын талаар ч сайн мэдэж байна. Яж яхад нь мангар гаш дунтай за. Тэгээд өвгөнийг дагуулад доожод иртэл хоёр аавынхын сүнсэн зайлахныг хүрхий. Гэтэл өнөө айхтар муу ёрын сүнсгэдсэн. Яг үүндээ энэ нөгөө бас хоёр аавынх нь багш нь байсан юм байна. 10 жилийн өмнө түүний дор шавьяар орж бэлтгэл хийдэг байж. Бэлтгэлүүд нь хэтэрхий аимшигтай байсан болохоор өвгөнийг сайн согтоож агаад өнөө ууланд битүүлж архижээ. За амиртайж ирсэн шалтгаан нь өөрийн дараагийн өв залгамжлах хүнээ сонгох гин. Хоёр аав нь бид хоёр нүүлээ гэд их л дургүй байна. Тэгсэн панда аав нь Рамаг санснаа. Энэ манай хүү дараагийн өв залгамжлах хүнээ олго гэж авдیں۔ Өвгөнч зөвшөөрч Рамаг сургаж авахаар боллоо. Тэгснэ шав болсонд нь баяр хүргэж левчиг өгöd нас. Донтой өвгөн бас зүгээр суухгүй. Аканыгийн дотор хувцсыг нь хулгайлах гэж оролдоно. Бүр хар гахаатай хамт унтдгийг нь мэдээд адилхан хувцалсан байвал яг уу. Бүр донтой гэхэд арай л донтой. Аканатай хамт унтахын төлөө Рамаг хоёрыг нухчаад Аканыг унтуулж ягаад аваад зүгтчин. Араас нь Рамаар яг хоёр аврах гэж оролдсон ч яаж чаддгүй. Гэсэн ч унтаж байгаа Аканыг л дэлсэнгүй. Баян ингэж унтд юм уу? Өнөөдөр харин ч гайгүй байна. Маргааш нь сургууль дээр иртэл өнөө донтой өвгөн хавийн охтууд дээр налж идیں۔ Рама зөрж тултал нэг ч дайралт нь ундаггүй. Өвгөн гинтл хар авраа ч юм уу хак ч юм уу гаргаж Рамаг ямар ч хөдөлгөөнгөө болгоод авлаа. Бас өнөөлөвч хэзүүлэгч гээл. Рама хамаг хүчээр шахаж авраг нь нэвдэгч өвгөн бүр томорч ногоо мангас чигэн болоод төрчин. Зайстай амьдралтаа ч үзээгүй тулааны урлагийн өмнө Рама холоо шидүүлж орхилоо. Тэгээд Рамад намайг болно гэх хүртэл аялан бэлтгэл хийж ир гэдэг. Оройн Рама гэртээ артал хоёр аав нь бүр хөөгд гаргацдیں۔ Өвгөн нэг хэлсэн бол үгнээсээ эзэж уцахгүй. Ядч 7 хоног тисч тэгвэл цаа чинь мартчихна гэд багштайгаа ол маргаж чаддаг байлтай. Гундайцсан сууж ахтан Аканы ярьж идэхэм өгдөг. Аканы маргааш нь өвгөний хувцсанд нэг гахаа нэхэж өгжээ. Өвгөн баярлаад хотын төв ортол бүх эмэгтэй хүмүүс өвгнөөс зугтаа тулдаггүй. Рама Аканыг захиж эмэгтэй хүнтэй ойртолдоггүй өнөр оюулсан байжээ. Харин нэг ч эмэгтэй хүнд хүрч чадхааргүй болсон донтой өвгөн үххийн агуур л байна. Эмэгтэй хүнд хүрэхгүй болохоор янзгалж чадахгүйтэй адил хиндэ. Хоёр аав нь хөдөлж чадахгүйг нь далимдуулж хайрцаг нь битүүлж яваад хойд тул руу хөөхнө. Гэтэл Рама авч зүгтаад өвгөнийг хайрцагнаас гаргадаг. Сал дорой ягт нь ялчуул шудраг бус санагдсан хэрэг. Энэ хооронд хоёр аав нь бүр дайнд явах гэж байгаа юм шиг л байна. Өвгөн нисч ирэхэд нь хайр нариг нүдэж гарлаа. Гэтэл өнөө хар ногоо аваараа дахин гарч өвгөн мангас болон хувирна. Аканыгийн аав Рама Аканы хоёрыг хамгаалж цөхөлчнө. Гэсэн зүгээр л хуйг нь хэд түндээ зүгтэж чадаагүй гин. Харин панда аав нь шар гэрэл цацруулсаар аврах том болж хувирхан тэр. Тэгснэ буцаа жижигрээ нас. Өвгөн панда хоёр хоёулаа бүх энергээ томроход зарцуулаад тусгажээ. Нэг өдөр Тендо дожогийн самбар алга болчиж Рама Аканы хоёр дожо бэлэгчийг барихаар хамтдаа тулдаж тэдний сэтгэл зүрх нэгдэнэ. Гид зэтгээд хоёр аав нь өөртөө самбараа нууж дожо бэлэгчийн дүрд орох байжээ. Гэсэн чинь жинхэнэ нэрсэн бидэн. Хоёр аав нь Рама тэлхэл Рама тоосонгүй. Энэ үед шампу хаанаас ч юм гараад ирж устай хувинд нэг ягаан зүйл хийснэ. Дээр нэг нохоо хийчихвэ. Гэтэл өнөө нохоо чинь эрэгтэй хүн болоод төрчин. Шампу эрэгтэй хүн зүгсэн хараалтай ус нан нийж баны нундхийг олжээ. Рама үнийг авахын тулд шампутай болзоонд явахаар боллоо.
Ядчихт нүнөө доожо бэлэгч нь бас болзооных нь өдөр ирнэ. Акане Рамаг хайж явлаа гэд бөөр ганцаараа болгочихно гэд баруун гараамэ. Болзооны өдөр ирж Рама цэцэг авчирчээ. Тэгээд Нанни Чоны нунтыг асуудал. Ямар юм аа? Рама гомдоод гой болцоо хий гэж утсан гэдэг. Шампуч өрхөнд нь унж нунтгийг хаана байгааг хэллээ. Рама мэдсэн даруйдаа цэцгээрээ манаргаж орхивоо. Цүнхийн наваад зүгтэл Рама бас гардуулваа гэж. Энэ оронд Аканы гараа эмчлүүлчихэд эмчээс нэг цагийн дотор юу ч зохиж болохгүй гэж зөвлөгөө авчлаа. Тэгсэн гай газар дороос хичээр өнөө хоёр маань дугуйтаа урд орн өнгөрвөө. Аканы уура твцсэн ч ганц навч зөх гэсэн боин гээл явчлаа. Өнөө доожо бэслэгч гараад ирдیں۔ Тэндо доожогийн самбарыг ч авчиж ингээд Аканы самбарынхаа төлөө үзэхэр боллоо. Энэ оронд Рама Аканы санаа зовоод байд сууч чаддгүй. Шампу тгсэн ганц үнсчүүл болцоогоо дуусгыг ин. Ингээд Рама үнсэхэр боллоо. Харин Аканы энэ бүр үзэлцэж өгж ин. Өнөөхөн самбар шидэн. Аканы болдож очиод зөгтөл гараамай. Энэ гар үнэхэр л хүчтэй юм байна. Их чин Аканы энд завж яхад Рама одоо хайчдаг байна. Болцоонд явж байгаа. Аканы дахин цөх гэтэл Тэндогийн самбараар хаачна. Үргэлжлүүлэн олон самбар шидэж Аканыг сүүлчийн самбараар яг онхон. Гэтэл Рама хүрээд ирвэ. Түрүүн үнсэх гэж чадаагүй шампутай зугаалчихна гэж Аканыг ингэж тэржээ. Рама ч өнөө гарыг хин ч шулгаал хаялаа. Гэтэл шампу мэдчихсэн гэлтэй цөх газар өртөн өнөө нунтгийг начиж авраг гарыг ялах үед ямар ч нунтаг үлдсэнгүй гэж. Рама шууд шампугаас уучлаарай шампу миний буруу гэж шууд талдсан нас. Тэгсэн шампу сүүлчийн нунтгийг гаргаж ирээд намайг дахиад үнсэл өгье гэдیں۔ Аав нь бүр дахиад гинэ. Дахиад гисэн үү гэд бөөр боломжийг ашиглан нунтгийг автал. Энэ удаа даав нь саад болоод шампу өшгөлөө тайчин. Өнөө авраг гарч сэрж ашгүй нунтгийг Аканы авчлаа. Рама Аканыг тэрч аваад зогчидл Аканы чи үнссэн юм уу өсвөлцсөн юм уу? Юу би үнсээгүй. Тэгвэл үнсүүлсэн юм уу? Би юу гэж үнсүүлж идیں۔ Тэгвэл үнссэн байх нэ гэсэн Рама гинтл нухстай царай гаргаж чи тэгтлээ надад итгэхгүй байгааргүй. Би юу гэж иймхэн зүйлийн төлөө эмгтэй хүн сэтгэлээр тоглох юм гэд өнөө нунтгаа өөрийн гараар ураад хайчваа. Аканы явуулалтгүйч юу ч хамаагүй хий гин. Рама шууд нэг сарын хоол илдэж өг, даалгавар хийж өг. Бас над аимшигын зангаа зас гэж авсан. Тэгсэн өнөө авраг гар Рамаг худалчгээд үснээс нь нунтгийн гаргаад ирнэ. Эргээд хартал Аканы туслахаар ирсэнд баярлаа гэд мэ. За ямартай ч аав хүү сава томээ ин хараалаа арилгаж чадсан юм гэсэн нэг л өдөр үйлчилдэг байжээ. Хэрвээ Рама дүүтэй исэн бол яах вэ? Энэ бол Укио. Гинтл аавынхаа өмнө гарч ирээд хаж явсанд нь нуралж аавыг нь нүчээд явчлаа. Рама ааваасаа хэн болохыг нь асуудал. Аливчихээ ортвол гэд хэлсэнгөө. Харин Аканы чиний эрэгтэй дүү гэсэн Рама шок. Маргааш нь бүр сургуультанд шилжээд иржээ. Дуртай зүйл нь Окономияки. Рамагийн санаа бололтой Укио бол Рамагийн дүү биш, багын нээз нь. Явхдаа түүний хийдэг Окономиягийнх нь тэргийг аваад явчиж, ууг нь Укиогийн аав нь өгсөн юм л да. Бас Укиог хамт авчих ёстой байжээ. Даанч хаяад явчиж. Инхүү гомцсон Укио Рама зориулж тусгай Окономияки загтал явуулжээ. Хичээл тараад заалны ард уулзъя гэсэн байв. Ингээд Укиогийн эсрэг Рама. Ууг нь хайж явсан хүн аав нь нөтл Рамад ягаад ингэж их хуурлаад байгаа юм бол? Аав нэг зүйл нуугаад байгаа л та. Укио бүр толооны тайзыг шаргачуулгаад Рамаараа түүхийн Окономияки шидвэ. Гомонгоор боож тас гулгуулна. Бараг Рамагаар хоол хийгээд ажиллав. Гэхдээ Рама юу гэж ялагдав? Гомонгоор өөрийг нь боож холоо шидчихнэ. Өнөө төмөр хурагчийн авчих хувцсыг нураад хайчлаа. Энэ тулдаж явсаар биеийн тамирын өрөөнд орж ирдэг. Рама Укиог бариад автал. Энэ Укио чинь эмэгтэй ээжээ. Бүр Рамагийн ирээдүйн эхнэр. Одоогоос 10 жилийн өмнө Укио Рамагийн эхнэр болмоор байна гэж аавтай хэлжилдээ. Аав нь Рамагийн аав тэлтэл энэ үед Аканыг аль хэдийн Рамагийн эхнэр болохоор ярьсан байжээ. Тэгсэн Укиогийн аав хэрвээ Укиог эхнэр болгоод тэргээ өгье гэж утсан. Гэхэд аав нь шууд зөвшөөрөд нас. Ингээд л тэргийг авч явсан хэрэг. Укиог хамт авчих ёстой байсан ч юм учиртай. Данч аав нь хаяад явсан байд юм а гэж хөгийн гарвэ. Хөөхий Укио эргэн тойрныхондоо нөхөртөө хаягдсан гэж араар муулуулна. Тиймээс эмэгтэй байхаа ойлж хариугаа авахар шийджээ. Гэтэл аав нь Рамаг үгүй хайдах нь аргагүй. Алиг хүснээрээ зод гэж авсан. Аав нь тэрийг амаар исэн болохоор Рама сонголтыг үлдээжээ. Рамагаас Окономияки юу эсвэл Укио юу? Алинд нь илүү дуртай вэ? Окономияки гэд хөөхий жоохон бахтай хэлсэн зүйлээсээ болоод бараг бүх эмэгтэй хүмүүст үзэн ядагдаад өглөө. Рама эр хүн гэсэн шиг Укиог дагуулж аваад хүснээрээ хариугаа ав гин. Тулаад ирсэн. Чи ийм хөөрхөн байсан юм уу? Юу ирнэ вэ? Нэр хөөрхөн байна. Өстой хөөрхөн байна. Аканы бүр дэлбэрлээ. Тэр хүн тэндээ хөөрхөн их нартай болоод ашгүй дээл гэж байна. Ямартай ч Укио Рамаг уучлсан бололтой. Рёгийн яриг сонсоод Аканы бэлгтээ иржээ. Бас Рамаг өөр хүнтэй давхар явлаа гэт харин. Харин Укио гарч ирж Рёготой үздэг. Рёго хамгаараад ярихад Аканы наа чи нэмхтэй. Рёго харж яснаа. Би эрэгтэй хүнийг хараа шууд мэднэ гэт ярьлаа. Итгэхгүй болохоор Рама Укиогийн цэжийг харуулад мэ.
Хичээл дараад Рёга Укиотой таарна. Укио Рёгад өөрийнх нь тал гэж хэлээд Аканетай болзонд явахыг хэлдэг. Тэгээд Окономи Яки дээр захиа бичиж Рёгагаас гэд Аканед хөргөж өглөө. Даанч Донтой өвгөн Рёгагаас гэдэг хэсэг нь эзэцсэн биш. Акане Укиогоос ирсэн тулааны захиа гэд утчихна. Рама Аканыг бараг хизээж явахгүй, зөвшөөрөхгүй гэж бодоод Акане дээр иртэл өргөцсөн юм чин заавал юун? Биднэрт гай олвоо. Гэд Рама буруу ойлгочноо. Ямартай ч Акане ирээд буруу ойлгосноо мэддэг. Бас Укиогийн юу төлөлөд байгааг ч ойлгодог. Рёга харин болзондоо оройтхгүйгээд хамаг хурдаараа иржээ. Хоол идэл сандраад аяга эцэцэн сууж ийн. Укиог явах гэхэд нь зурж татаад явуулсангүй. Харин Акане Рёга хүчээр ирчиж гэж боддог. Энэ үед Рама саад болох гээд өөрөө эмгтэй болоод ирдیں۔ Рёгагийн ирээдүйн эхнэр болж жүжиглж Рёгаг авч өвсний ард ороод нүгчлээ. Тэгсэн Рама Рёгаг санамсаргүй гахаа нэрээр нь дуудчихдаг. Рёга бүр шок. Яаж мэддгийг асуухад чиний ирээдүйн эхнэр юм чинь хайртай нөхрөө мэдлгүй ядیں гэсэн Рёга дурлаад наачдیں۔ Хэд их чимээ гаргаад Аканед баригчин. Акане Рамагаас Рёгад яагаад ингэж хандаад байгааг асуудаг. Тэгсэн Рама чи өөрөө л захиа эргүүгүй юу явчаад амархаа хүн байгаа штэ гэд хэлчин. Акане уралж Рёгагаас уушлалт гуйхаар маргааш нь чихнээсээ болзонд яваад өглөө. Хоолнд орж завин дээр суугаал. Тэгсэн Рама Укио бас хамт. Рёга Рамаг араар тавьчихгээд Рамаг ус руу онгачна. Тэгсэн гарч ирэхдээ Рёга муу араар тавьч. Яаж намайг ингэж чадваа гээл. Яаж ихт нь Рёга итгэвчнээ. Укио Рёгагийн талын болохоор холдуулах гэж яагаад хиймэл үсэг авчдаг. Тэгэл Рёга шууд мэдчихэж байгаа юм чинь. Тэр үед Рёга Аканыг хайрлах хэрэггүй гэж боддог. Ямар ч аргаар байсан бэ? Аканыг хуурсан. Аканед баяртай гэж хэлээд нулимсаа туслуулан отлоо. Рама хийсэн зүйлдээ харамсч Рёгаг аргатахаар араас нь нэртэл усанд ороод гахаа олчиж хөөрхий ууг нь явъя гэж утсан ч Аканыг хайч чадсангүй гэж. Урлагийн үзлэгээр Аканыг жүжиглж өгөхийг гуйж ийн. Акане бүр залхацсан Рамаараа ус цацаад ажиллаа. Нэг өдөл нь шууд Рамаг жүлээд тулахыг асууна. Акане өвгөн нинжа самурай митийн бодж исэн. Жүлээд гэж сонсоод шууд жүжиглээд нас. Аканыг жүлээд толох сургаар Куно, Сталкер, Донтой өвгөн хүртэл Ромео олыг ин. Хэрвээ энэ тэмцээнд ялвал хятад руу аялах эрхийн бичих хожино. Рама сонсоод Ромео болохоор шийднэ. Тэгснэ Аканыгийн гараас сатгаж би Ромео болох болно. Тиймээс чи ч гэсэн дүртээ сайн ороорой гэдэг. Бараг хараа эхэлж байгаа юм шиг харагдаж байна. За ингээд жүжигийн өдөр ирлээ. Рама Ромеогийн дүрд орох гэсэн гаруудыг нохож балкон дээр Жүлет гисээр гарч ирлээ. Даанч хэлэх үгээ мэддгүй. Араас нь аав нь тусалж ийн гэд миний хэлэх үгийг давтгин. Жүлет би чамтай гэрлээд тэнд доожоог өв залгамжлана. Тэгээд үнс. Бүгд л нойрын үнсхийг хүлээж исэн гэлтэй дөө нэгтэй арилна. Тэгсэн аав нь одоо та хоёр үнсэлц. Рама ясан ч үнсэхгүй гэсэн хайрын өсөхгүй Ромео Жүлет гэж юу ах вэ? Акане намайг Куно симпай болон Донтой өвөөтэй хайрын хэсэг бүтээгээд байгаа мó гэсэн Рама нэгийг ботсон бололтой. Эмэгтэй болж өвгөнийг эхлээд нухаа тавлаа. Дараа нь Кунотой үзэх гэтэл лонхон талтраад унчин. Араас нь Акане надтай тулд гэсээр гараад ирлээ. Акане ялагдаж яг үнсэлтгийн даван дээр Рама ирээд мэ. Аканыг бусад гаруудтай хайрын хэсгийг үнсүүлэхгүйгээд бас хятад явна гэд Куногийн урал дээр үнсээд хаяваа. Яг амийн тагалцсан лсэн л та. Тэгсэн Акане өөрийг нь тэгж хүнсэх дургүй байна гэд яваад өчтдөг. Гэтэл Сталкер Аканыг унтуулаад тулгаалах нь. Ухаан алдсан Жүлетийг Ромео л үнсэж сэрэн. Рама Аканыг үнсэх гэсэн чи ясан чаддгүй. Аав нь хүртэл тэглээ дургу мó гэж урлана. Гэтэл Рама дургу байсан бол инглээ төгшөхгүй штэ гэдیں۔ Акане айл хэдийн сэрцэн сонсч идэг. Нүүрэндээ инээмсэглэл тодруулж Ромео хятад явхад чинь туслая гин. Энэ удаад Рамагийн нүдэнд Акане үнэхээр л хөөрхөн харагдаж байлаа. Өөрийн ирэхгүй Аканегийн зөөлхөн алган дэлбүүлж манай хоёр анхны үсэлтэй хийсэн юм. Гэсэн чинь бас тейп натсан бидیں۔ За ямартай ч хятад явлаа гэсэн аялал гэдэг нэртэй хятад хүнийг өрөх эрхийн бичиг байсан юм. Акане хулгайлэгджээ гэсэн тоглоомонд ялаад олж авсан гахаг нь хулгайлцдаг нас. Рамад бас захиа явуулжээ. Акане Рамагаас гахаг нь авч өгөхийг гойно. Харин яваад очтол мүүс хүлээж идэг. Ирсэн газар нь цирк. Циркийн тайзанд нэг нүдний шилд тайзан дээр гарч ирсэн хүнд энэ гахаг бэлэглэе гин. Ингээд Рама гарч ирлээ. Гэтэл мүүсийн нүдний шилтэй нугас хүлээж ийн. Тэгснээр Рамагийн дөрөн хөлийг боож битүү хутах шидчин. Бас олоогүй тесрэх бөмбөг гаргаад ирнэ. Тэгтлийн нугас чинь мүүс үжээ. Цаачнаас хараалтай болно бэлтгэл хийхээр нүдний шилээ аваад ганц алхаал ус руу унчиж. Унсан ус нь яатсан ничвэн гэх нугас живж өгсөн ус. Нугас живдэм үү? Тэгчээ тус олоогүй өнөө уснасаа аваад ирчиж битлүү бөмбөлгтэй ус шиднэ. Энэ үед шампу мүүс рүү ус цацаж Рамаг авардаг. Гэтэл нугас болсон ч ихтэй Рамаг хөнөө. Рама ч ууралж мүүсийг айтайхан байсан бол шампутай ингэж оролцохгүй. Гэцэн биш шампу уурлаад өөрийгөө мууруулах чинь. Ингээд манай хоёроос мууруулганд наа. Энэ хооронд мүүс Акане дээр иртэл Акане сүнс гэж одоо дайсан да мэ. Мүүсийг нэг анзаарах болтой яг тэр мөчөд Аканыг ухаан алдуулж орхиноо. Энэ удаад Акане жинхнээсээ хулгайлагдваа гэж. Хэрвээ Рама ирж аврахгүй л яатсан ничвэн хараалтай усанд оруулах нь. Яг эцсийн мөчөд Рама ирж аврахдаа гоожуртай усыг хүмүүс рүү цацчихна. Гэхдээ хүмүүс нь нугас олсонгүй. Мүүс анханасаа Рамаг л нугас болгох төлөвлөгөөтэй ээжээ. Энэ цацаад байгаа нь жинхэнэ яатсан ничвэн. Шампу Рамаг аврахад мүүс шампугаас
надад тэгтлээ дургүй мүү гэж асуудаг. Шампу юу ч хөдөлгөө тиймгэх үед хүмүүсийн сэтгэл том хар толб үлдвэ. Багасаа шампугаас байнга өөртөө гэрлэхийг асуудаг байсан ч нэг ч хариу ирээгүй. Сэтгэлээр унжидл Рама сэргээж өгөө. Гэтэл нүр өхөр бүх сүгнэгчээр шууд Рама руу тарьдаг. Энэ оронд шампугаас Аканыг нугс олох гэж үзнэ. Рама Аканыг аварч Аканы мөс рүү гутлаа шидэхэд мөс ухаан алдаж ус шүршигч тал сайгүй цацарнаа. Рама арай гэж хоолойг нь хаасан боловч Аканыг бууж эрэхтэй зэрэгцэн дэлгэв цацархан тэртээ. Рама шок. Аканыгийн араас иртэл хөөхөн жижигхэн нугс болсон Аканы байлаа. Рама өөртөө урсч Аканыг тэрэн гэрийн зүггүй нь шууд л халуун устай ванда хийтэл хөрдгөө шүү. Үннийг мэдсэн аав нь тийм байж. Чиний буруу байж. Тэгэхээр чи хариуцлагаа хүлээх болох нь дээ. Гисэр нулимстай нүдээр нугас Рама хоёрыг гэрлүүлэхээр болвоо. Гэтэл Аканы гараад ирдیں۔ Зүгээр л ус цацарсан байжээ. Энэ хувинтай л жинхэнэ сүлжийн яцууны чуан. Гэх үед Аканы маа. За амиртай чинь ус байхгүйсэн ч мөс Рамаг ялахыг хүсэж байгаа. Тиймээс тулаан дуджээ. Хэрвээ мөс ялвал шампу мөстэй болцон дэвэгнэ. Харин Рама ялагдвал шампу болон мөстэй дахиж зуралдах шаардлагагүй болно. Гэвч энэ бол эрчүүдийн тулаан. Рама яах вэ? Мөс хорттой дарсан ч Рама бүх дайралтаас нь болчихно. Гэтэл нууц зэвсгээ гарган Рама хөдлөх аргагүй болгодог. Мөс ялахын даваан дээр шампугийн үсэн зэвсгэний нугаснаас өндөг гарч мөс дээр дэлбэрвэ. Хөөрхий мөс. Шампу тайртай болохоор өгсөн бүх зэвсгийг аваад ийн. Шампу бүрс ихгүй л өгөөдөө шүү. Битүү дэлбэрлэлтэнд өртсөн ч мөс хоёр хөл дээрээ босон зогслоо. Ингэж их хичээж байгаа мөс талбаар ялгтана гэдэг эр хүний бахархлыг унгаж байгаатай адил. Гэтэл мөс би шампутай хамтаа байвал тэр хамаагүй. Хайртай шампугийн төлөө юу ч байсан хийн гин. Энэ үг шампугийн зүрхний утсыг үндсэн бололтой. Энэ Рамаг эмгтэй ойлгож илт даваа тулдаг. Рама буцаад эрэгтэй болж тулдсан ч мөсийн шампуг их сэтгэлийг бол дэлсэнгүй. Мөс зогсоогоор ухаан алчиж, шампу царайндаа гуниг төрүүлж, мөсийг тэрэн гэрийн зүг буцлаа. Маргааш нь мөсийг гинжилсэн, урт нь хоол ирсэн байж идэгнэс. Цай амиртайч хэрэг мандаж, өдөр бүрийн тэрэл нэгэн жирийн өдрөд үргэлжилсээр Рама аним манд усч байна. Бичлэг таалагдсан бол лайк сабатараарай. Бай.